Та бүхэнд 11-р лекц буюу үүдлийн тухай ойлголт хөгжлийн түүхийн талаар танилцуулах лекцийг танилцуулъя. За үүдлээс үүсч хөгжсөн түүхээс ярил 1908 онд анх Оросын геологч Александр Максимов гэдэг хүн бол цусны үүдлээс бол байж болох тухай таамаглал дэвшүүлж үүдлээс гэдэг нийслэлийг бол нэвтрүүлсэн байна. За ингээд 1960 онд бол мэдрэлийн үүдлээсүүдийн үүдлээсүүдээс үүсдэг байж болох юм гэсэн таамаглалыг бол дэвшүүлж ирсэн юм байна. За 63 онд бол хулганы шавьяа чимгэнд өөрийнхөө шинжилтийг ис байгааг бол тогтоож нээсэн. Тэгэхээр энэ эсийг бол цус үүсгэхэд эргүүлж ашиглах боломжтой гэдэг бол нээгээд 1968 онд хамгийн анх Скот олдорч хамшигтай өвчтөнд бол X хоромсомор удамш дархлаа тутамчлах хамшигтай өвчтөнд шавьяа чимгийг шилжүүлэн суулгаж эмчилсэн ийм аргыг бол хамгийн анх хэрэглэсэн байна. За 1978 онд бол хүйн цусны үүдлээсүүдийг нээж илрүүлсэн байна. За 1981 онд хулганы үр хөврөлийн үүдлээсийг бол ялгаж авсан. Үр хөврөлийн үүдлээс гэдэг ойлголт бий болсон. За энэ зурагт бол хулганы үр хөврөлийн үүдлээсийн клон бол ургасан байгаа байдалтай харагдаж байна. За энд бол 3.5 өдөр бүхий бластоцистийн хулганы хөврөлийн бластоцистийн иннер cell mass гэдэг дотроос бол үр хөврөлийн үүдлээсийг бол бий болгож авсан байна. За 92 онд бол хамгийн анхны хүйн цусны үүдлээсийн банк бол бий болсон юм байна. Хүйн цусны үүдлээсээс бол мэдрэлийн элэг, ховчуурс, булчин, цусны эсүүдийг үүсгэх судалгааны ажлууд бол хийгдэж байгаа. Тэгэхээр зарим нэг өвчнүүдийн үед бол хүйн цусны үүдлээсийг бол ашигладаг юм болоод байна. 97 онд бол Боннет нарын эрдэмтэд бол лейкемиуд цусны үүдлээсээс гаралтай болохыг бол тогтоосон. За 98 онд хүний үр хөврөлийн үүдлээсийн шугамын эсийг бол гаргаж авсан байна. За ургийн бэлгийн эдээс өрслийн эсүүдийг буюу germ cell-ийг бол энэ Джон Герхард гэдэг эрдэмтэн бол ялгаж авсан байна. За хятадын судлаачид 2000 оноос хойш бол үүдлээсийн судалгаанд бол их хүч хийж байгаа. За энд бол доктор Сонтао Ши бол хүүхдийн сүүн шүднээс бол үүдлээсийг бол нээж илрүүлсэн байна. За Солонгосын эрдэмтэн Хуан Госуг бол үр тогтоогүй үндгээс хүний үр хөврөлийн үүдлээсийн өсвөрийг бол гаргаж авч чадсан байна. За 2005 онд бол хүйн цусны үүдлээсийг бол цаашаа бол олон төрлийн үүдлээс болон хувиргах бий боломжтой бол нээж илрүүлсэн байна. За мэдрэлийн үүдлээсийг бол эмчилгээнд хэрэглэх аргыг бол туршилтын амтан дээр судалсан байна. За 2006 онд бол Яманака Такахаши болон Яманака нарын эрдэмтэд iPS буюу өдөөгдсөн олон чадварт үүдлээсийг бол гаргаж авсан. Тэгэхээр iPS буюу Induced Pluripotent Stem Cell нь бол үр хөврөлийн үүдлээстэй төстэй pluripotent чадварыг агуулсан. Гэхдээ анх үүсгэсэн эс нь болохоор энгийн үүдлээсийн бус эсийг бол хувиргаж ингэж чадсан байна. За хүйн цусны үүдлээс цусны гаралтай үүдлээсээр Т лимфоцитын дархлааг зохицуулж болохыг бол 2006 онд бас нээсэн байна. Хүйн цусны үүдлээсээс илгэний эсийг анх хиймлэр бүтээж авсан байна. За 2007 онд бол амнионы үүдигээс бол шинэ төрлийн хөврөлийн үүдлээс төссөн юм эс бол бас судалгаагаар бол илрүүлсэн байна. За 2007 онд хулганы арсны эсийг үр хөврөлийн үүдлээс болгож хувиргаад ингээд цааш нь бол туршилтанд ашигласан байна. За 2007 онд бол нокаут амтан гаргасан туршилтаар бол Нобелийн шагнал хүртсэн байна. За 2007 онд Шиня Яманака Такахаши нарын эрдэмтэд дараагийн судалгааны ажлаараа хүний фибробластисээс хүний фибробластисыг плюропотент үүдлээс болгож хувиргасан байна. За Роберт Ланза бол үр хөврөлийн гэмтэлгүй анхны үр хөврөлийг бол бий болгосон байна. Нас бид хүрсэн хүний фибробластын бөөмийн шилжилтээр хүний бластоцистийг үүсгэсэн байна. За ингээд цаашаа бол хүний өдгөний мөгөөрсийг үүсгэх судалгаанууд, за төмсгөнөөс сперматогоны эсүүдийг ялгаж авах, хүний нэг эснээс үр хөврөлийн үүдлээс төстэй эс гаргаа авах зэрэг
маш олон төрлийн судалгаанууд бол 2008 онд хийгдсэн юм байна. За цааш бол 2009 онд хүйн цуснаас гаргасан үйлдэлийг туршилтын амьтнаар бол эдгээсэн байна. Туршилтын амьтанд эдгээсэн байна. За вирусээр генийг халдварлуулгүйгээр үйлдэлс бий болох аргыг нээсэн байна. За арсны эсээс өвчтөнд өвөрмөц induced pluripotent систем цэл гаргах арга боловсруулсан байна. Үр хөврлийн үйлдлийн эмчилгээний анхны туршилтууд хийгдсэн байна. За Японы эрдэмтэд бол трансплантацийн үед дархлааны хохролт үүсдэг. Тэгэхээр энийг бол үүдлисээр бол бас засах боломж бий байгаа эсэхийг бол судалсан байна. За 2011-ээс 12 оны хооронд за устдах аюултай амьтдын үүдлисийг бол ялгаж аваад тэрийг бол цааш хадгалж бэлдсэн байна. 12 онд бол мөн 1-р хэлбэрийн диабетийг эмчлэх эмнэлэг зүйн анхны туршилтыг хийсэн байна. За хулганы үр хөврлийн үүдлисийн нуклеосом 1 нуклеотидын байрлал өөрчлөгдсөнөөр бол одоо үүдлис бол өөрчлөгдөж хуурж байгааг бол тодорхойлсон байна. За Хаяши нарын эрдэмт бол хулганы арсны эсийг үүдлис болгон хойгож тэндээсээ эргээд хулганыг өвөрлө үүсгээд тэгээ энэ үүсгэсэн өвөрлүүд нь болохоор эргүүлээд амьд хулганыг бол гаргаж авах юм боломжтой. Өөрөөр үр төлөлт дээгч чадвартай ийм хулганыг бол арсны энгийн хэсээс бол гаргаж чадсан байна. За ингээд 13 онд бол хамгийн анхны үүдлисийн бол мах ургуулах технологиор бол мах бий болгож туршсан байна. За 13 онд анх хулганы үүдлисийг бол хулганы биеийн эсийг жижиг молекул нэгдлийн тусламжтайгаар бол үүдлис болгож хуургасан байна. За ингээд 13 ондноос бол 3D принтерийг бол одоо эд эрхтэн ургуулах технологид бол ашиглаж за ирээдүйд бол бүхэл эд эрхтнийг үйлдвэрлэх юм боломжийг ирж хайж байгаа байна. Тэгээ үүдлисийн хөгжил бол энэ хүртэл яриад дуслаа. За дараагийн нэг сэдв бол үүдлисийн нэршил байгаа. Тэр үүдлисийг бид нар тотипотент, плюрипотент, мультипотент, унипотент гэсэн чадвараар нь бол ингэж ангилдаг. Тэгэхээр тотипотент гэдэг бол ургийн бүх хэсгийг үүсгэх боломжтой юм эс. Плюрипотент чадвар бол бараг ихэнх хэсгийг үүсгэх боломжтой. Гэхдээ организм үүсэхгүй. За мультипотент гэдэг бол зөвхөн цусны үүдлис бол цусны олон төрлийн эсүүдийг үүсгдэг олон төрлийн чадвартай юм эс байгаа бол унипотент гэх юм бол зөвхөн цусны нэг хэсгийг үүсгэх чадвартай эсүүд нь унипотент чадвартай байна гэх мэтлэн. Ингээд үүдлисийг бол нийлж болох нь. Тэгэхээр үүдлисийн ангилал төрлийг бол чадвараар нь ангилахаас гадна хизээ хаана байгаагаас нь үр хөврлийн үеийн нас бий төрсөн үеийн гэж ангилах нь. Эдийн төрлөөр нь мезенхимийн, цусны үүдлис, ясны чүмэгний, за ялгаран хөгжлөөр нь хөгжөөгүй, хөврлийн давхаргын үүслээр нь эндодермийн, мезодермийн, эктодермийн, эсийн төрлөөр нь биеийн эсийн болон бэлгийн эсийн үүдлисүүд гэх мэтлэнгээр ангилж бид нар болох нь. Тэгэхээр үүдлис гэдэг нь юу юм бэ гэхээр анагаах ухаанд өнөөдөр 3 шинжийг хадгалсан эсийг бол үүдлис гэж үзэж байгаа. Өөрийгөө шинжилдэг баг. Хоёрдугаарт нь өөрөөсөө шинэ эс үүсгдэг баг. Гуравдугаарт нь клон болон дижитал орчин дээр ургах чадвартай байх гэсэн. Тэгэхээр үүдлис бол амьд организм дээр байгалийн биологийн механизмууд бол дараах 6 чадваруудыг бол эзэмсэн өөртөө агуулж идэг. За плюрипотент буюу олон эс үүсгэх чадвартай байна. Эс өөрийгөө шинжилэн ургуулах чадвартай байна. Эсийн мөчлөгийн зохицуулга бол удирдах нь. Эсийн хөгжлийн эпигенетик механизм бол бас зохицуулагдж байгаа нь. Эсийн фенотип бол өөрчлөгдөх юм чадвартай байх нь. Тэгээ үүдлисийн байрших гэсэн юм биологийн механизмууд үүдлисийн шин чанар дээр бол заавал яригдах нэ. За одоо үүнээс цааш үүдлисийн ангиллыг ярив. Тэгэхээр хөврлийн эрт үеийн үүдлисийн үүсэл хулганы үр хөврлийн үүдлис гэсэн үг. Тэгэхээр үр хөврлийн үүдлисээ бол хулган дээр судалснаар бол бластоцистийн ICM буюу inner cell mass дотроос бол хамгийн анхны хөврлийн үүдлисүүдийг ялгаж авч болдог. За хөврлийн үүдлис үүсгэхэд бол олон генүүд идэвхждэг. Бластоцист үүсгэх ген дээр бол BRG1, CGP, MBD3, TXN, GPT, BL16, LTPB гэх мэтлэнгээр байвал трофоэктодерм үүсгэх генд нь AY, EVX1, EOMS, CTX2 гэх мэтлэнгийн генүүд байна. За inner cell mass үүсгэхэд нь болохоор EGFR, beta-1 интегрин, LAMC1, beta-MYC, FGF4, FGFR2, TBN, OCT4, NanoG, Z,
ронин гэх мэтлэнгийн генүүд идэвхжиж өргөн үрлийн үүдэлсийг бол үүсгэнэ. За хоёр дахь төрлийн эс нь хувийн цусны үүдэлс үүсгэж. Тэгэхээр энэ бол хөвөрлийн болон цусны эс үүсгэх шинжтэй мультипотент эс. Хувийн цусны 100 гаруй банкнд өнөөдөр бол 400 мянга гаруй хувийн цус бол агуулгаж байна. За Фанконы анимитай хүмүүст 14 мянга гаруй хүмүүст бол хувийн цусны үүдэлсийг бол суулгаж эмчилсэн байна. За сүүлийн үед хувийн цусны үүдэлсийг цус төлжүүлэгч үүдэлс болгон ашиглах нь бол эрс нэмэгдсэн. За хувийн цус сэлбэх давуу тал нь хөлдөөж хадгалснаас шууд сэргээж хэрэглэх боломжтой. За хувь хүнд илүү өөрийнх нь учраас илүү тохиромжтой. Ясны жимгийг бодвол нитрофил цусны ялтас үүсгэх нь бол илүү хожуу. За ийм байна. За хувийн цусны үүдэлсийг сэтэх олон орлогууд бол гарч байгаа. За ялангуяа насан туршидаа хүүхэд бол насан туршид энд хэрэгжилж болдог. Нэгдүгээр элементийн диабетийн үед бол давталгааны зохицуулалт бол хэрэгжилж болохоор судлагдж байгаа. Ийм байна. За энд бол зурагт хувийн цусны үүдэлсийг ялгаж авч байгаа ажлыг бол харуулж байна. За бие гүйцэн үеийн үүдэлс. Бие гүйцэн үеийн үүдэлс бол одоо хүртэл нарийн механизм бол бүрэн судлагдаагүй. Учир нь бол бие гүйцэн үеийн үүдэлсийг бол клон болгож ургуулхад бол нэлээд төвөгтэй байдаг. За одоогоор мэдэгдэж байгаа эргэтэн системийн үүдэлсүүд нь бол за мэдрэлийн цус төлжүүлэх систем, арьсны үүдэлс, судасны үүсгэрс, тулгуурын эргэтэн системийн булчингийн, бөөрийн, элэг нойр улчирхай, хавдрын үүдэлсүүд бол өнөөдөр бол арай илүү судлагдаад байгаа. За ингээ үнэндээсээ цаашаа бол бид нар тус-тусад тайлбарлаад явбал цус төлжүүлэх үүдэлсүүд бол анх бол шар уургийн хүүдийн гадна талд байгаад хөвөрлийн дотоод аорт гоног мезонофоросын бүсд явагдаад за ингээд цаашаа бол мезодермийн гаралтайс ясны жимгэнд бол байршина. За миелоид бол лимфоид игнийн нийсүүдийг үүсгэн цус үүсгэх эрхтэнд мультипотент, олигопотент, унипотент төрлийн үүдэлсүүд байна. За дунд чимэг арцэг өвчүүн насанд бий үүдсүүд дунд чимэг арцэг өвчүүний хэмт хэсэгт байрлах нь мөн хувийн цус захын судасанд бол цус үүсгэгч үүдэлсүүд бага хэмжээтэй илэрнэ. За цус үүсгэх эргэтэн тогтолцооны үүдэлсийг бол графикт бол үзүүлж байна. За энд бол хулган дээр судалсан байдлаар 11 дахь хоног дээр бол аорт гонод мезонефросын бүс дээр 12 дахь өдрөөс элэг болон шар уургийн хүүд рүү шилжиж байршдаг байна. За мэдрэлийн үүдэлс бол орчин үеийн судалгаагаар бол мэдрэлийн үүдэлс эргэтэн систем нь өөрөө бас нас бий гүйцсэн үед бол хулган дээр судлахад хулганы тархины субвентрикуляр бүсэд өөрийгөө шинжилдэг эс байгааг илрүүлсэн байна. Тэгэхээр энэ эснүүд нь бол цаашаа ялгаран хөгжиж, байршиж эргэтэн систем дээр очдог байна. За ялгаран хөгжил одоо мэдрэлийн үүдэлсээс нейрон болон астроцит болж тусдаа ялгаран хөгжөхөд оролцдог одоо фактор болон хүчин зүйлүүдийг энэ дээр харуулж байна. Тэгээд цэнхрээр бол тухайн сум заасан чиглэлийг бол дэмжих, улаанаар бол саатуулах чиглэлтэй одоо ийм хүчин зүйлүүдийг тодорхой харуулсан байна. За эндээс жишээ нь мэдрэлийн NSC гэдэг нь бол мэдрэлийн одоо үүдэлс байна. Тэгээд мэдрэлийн үүдэлсийг цаашаа нейрон болж хөгжөхөд L1, PSN, GAM, бета 4 интегринуудын оролцоотойгоор нейрон болж хөгжинэ. Нейрон нь бол цаашаа шилжиж хөдлөхийн тулд L1, PSA, TAG1, альфа 1 интегрин, AV интегрин, бета 1 интегрин, бета 8 интегрин, альфа та бета 1 интегрин, альфа 6 бета 1 интегрины тусламжтайгаар шилжиж хөдлөж байршдаг байна. За гэх мэтлэнгээр бол бид маш олон төрлийн молекулууд оролцож иж үүрэг эргэтэн мэдрэлийн одоо үүдэлсүүд нь үүрэг үйл ажиллагаа үүсгэх боломжтой болох нэ. За хучуур эдийн хувьд бол арьсны хэд хэдэн төрлийн үүдэлсүүд үсний фолликул, тосны булчирхай, эпидермист байрладаг. За энийг хулган дээр судалсан судалгаагаар бол 9 дэх хоногоос хамгаалах бүрхүүл уусч 18 дахь хоногоос бүрэн хэлбэржиж үсний бүц нь 13 дахь өдрөөс нь бол үүсээд 20 дахь хоног дээр бол хулган нь бол төрж гардаг. За судасны үүсгэр эсийг үүсгэхэд бол ангиопласт эсүүдээс VEGF, ангио 2, ангио 1, BFGF, MCP1, PDGF гэх мэтлэн хүчин зүйлүүд оролцож иж артер үүсгэх, капилляр судас үүсгэх гэдгийг нь бол шийдэж өгдөг байна.
За энд бол мезенхимийн эсүүдээс бол судас үүсэж байгааг хэрхэн үүсэж байгааг харуулсан байна. Дулуурын эргэтэн тогтолцооны үүднээс. За дулуурын эргэтэн тогтолцооны үүднээс нь бол яс болон мөгөөрсгсөн хоёр эсээс тогтно. Эдээс тогтно. Остеобласт, хондробласт гэдэг эсүүдээс бол үүснэ. Хондробласт бол яс уртаашаа ургах нь, остеобласт бол коллагенаар баялаг матриксыг бол бүрдүүлж өгч идэг. Хокс А болон D гений идэвхжлэр зохицуулна. Тухайн ген бол тухайн хүний сарвуу одоо хаана байгаагаас хамаарат яснууд нь одоо идэвхж генүүд нь тусдаа өөр кластерууд идэвхжиж үүсдэг байна. Жишээ нь гарын одоо сарвуу хэсэг бол Hox AD-гийн 12, 13 гэдэг кластеруудын гений идэвхжлэр гар сарвууны яснууд бол үүсч өгч нь идэвхж гэнэ. Дулуурын эргэтэн тогтолцооны хондроцитийн хувьд бол IH, PTH, PTHR, PS, Hox, FG, FGR гэх мэт гений бүтээгдэхүүнүүдээр зохицуулагдана. Остеобластын ялгараа хөгжил бол RANX, OSX, CTFA1 гэх мэт гений бүтээгдэхүүнүүдээр ялгараа хөгжил нь явагдана. За мезенхимийн үүдлис. Мезенхимийн үүдлис маань өөрөө бол маш олон чиглэлээр бол үүсч бий болох боломжтой мультипотент эс байгаа. За мезенхимийн үүдлисээс яс, үе холбоос, булчин, ясны чүмэг, за шөрмөс, холбогч идүүд бол бүгдээрээ үүсч бий болдог. Хөндлөн судлал булчингийн хувьд бол үүдлис нь булчингийн ширхгийн дагуу байрладаг нэг систем сателлит эс байгаа. Анх мэлхийний хөлгийн булчингийн ширхгийн захаар байрлалыг нь бол тогтоож илрүүлсэн байна. За PAX 7, PAX 3 генүүд нь MIF 5 генийг идэвхжүүлэх транскрипцийн факторууд байдаг. Тэгэхээр энэ төрлийн үүдлисүүдээр энэ генүүд идэвхжснээр булчингийн эс болж хувирдаг байна. За зүрхний үүдлис одоогоор бол яг бол олдоогүй. Гэхдээ судалгаагаар бол үүдлисийн одоо эмчилгээгээр бол зүрхний үүдлисүүдийг орлуулах юм боломжийг бол судлаачид бол судалж байгаа. За хөврөлийн бөөрийн эс бол интермедиат мезодермээс бол гаралтай PAX 2, PAX 8 генүүдээр үүснэ. За энд бол одоо хүслэгтэнд бөөрийн эс болгоныг үүсгэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг бол дурдж оруулсан байна. Тэгэхээр OSR1, LIM1 гэдэг генийг экспресслж байгаа. За нас бий гүйцэн үеийн үүдлисийн дараагийн үүдлис бол илгэний үүдлис. Олон төрлийн эсээс тогтох боловч хоёр төрлийн 39 төрлөөс бол үүсдэг. Гепатоцитийн болон цусны зоргоны үүдлисүүд гэж байдаг. За зураг дээр болохоор илэг болон цусны зоргоны үүдлисүүдийн зургийг үзүүлсэн байна. За нэг гепатоцит бол 200-аас 300 өдөр амьдардаг. Илгэний үүдлисийн хувьд бол 100 эс бол үүдлис. За 100 эсээс тодорхой факторуудын үйлчлэлээр бол илгэний болон цусны эсүүд бол үүдлисүүд бол тусдаа үүсч бий болдог. Тэгэхээр энэ дээр ялгарч одоо хөгжих яг факторууд нь бол зураг дээр үзүүлсэн сүүлийн LIF, OSM, OSMR, DLK, PAEIF1 гэх хүчин зүйлүүдийн нөлөөгөөр илгэний эс болох уу цусны эсүүдийг үүсгэх, цусны зоргоны эсүүдийг үүсгэх гэдэг нь шийдэглэж хувирч өөрчлөгддөг. За 100 эс идэвхжихэд бас ТС, эндотелийн эс, макрофагууд бол дээрх хүчин зүйлүүдээр нөлөөлж нэмэгдэж оролцоно. За илгэний эс нь бас нойр улчирхай үүдлистэй бол ерөнхийдөө хамааралтай гэж үзэж байгаа. Тэгэхээр илгэний эс нойр улчирхай эс хоёрын хооронд бол тодорхой хамаарлал бий. Тэгэхээр хөврөлийн үед нойр улчирхай үүдлис бол BDX1 нэмэх одоо гадруугийн хүчээр эсээс сорго болон арлын эсүүд нь бол ялгарч тусдаа үүсдэг. Нас бий гүйцэн үеийн үүдлис нь бол одоогоор нарийн тодорхойгүй байгаа боловч илгэний эсийг бол BDX1 ковак фактороор үйлчлээд нойр улчирхай эс болгож өөрөх юм боломжтой байдаг. За дараагийн нэг одоо хавдрын эсийн төрөл бол хавдрын үүдлис. Тэгэхээр хавдар гэдэг бол өөрөөгөө шинжлэх чадвартай хавдрын гомоген болон гетероген шинжлэхүүдийн эсүүдийг үүсгэхдээ гарал үүслийг хаанаас ч үүсч болох хавдрын эд доторх эсийг хавдрын үүдлис гэж үздэг. Тэгэхээр орчин үеийн хавдрын үүдлисийн онолоор бол хавдар өөрөө одоо нэг эсээс бол нэг болон одоо олон төрлийн үүдлисүүдээс үүсч бий болох боломжтой гэдгийг бол тодорхойлсон байна. За үүдлисээс үүсэх онолын хувьд бол энэ дээр лейкемийн өвчний үед лейкемийн өвчин үүсэхэд цусны үүдлисүүд бол мутац гарна. За мутацийн дүнд бол үүсч бий болно. Ялгар хөгжлийн өмнөх үүсгэр эсээс үүсэх онол за тодорхой хэмжээгээр ялгар хөгжөөгүй
эсүүд нь бол өөрөө өөрийгөө бас үүсгэх чадвартай байдаг учраас энэ нь бол өөрчлөгдснөөр хавдрын эс болж хувирах юм боломжтой гэж үздэг. За ялгараа хөгжсөн эсүүдээс бол бас үүдэл эс бол хавдрын эс болж хөгжих юм боломжтой байна. Тэгэхээр орчин үед бол үүдэл эсийн хэрэглээг бол маш олон талаар бол олон салбаруудаар бол авч хэрэгжүүлж байна. Тухайлбал за үс ургуулах, үс суулгах, за хараа оруулах, чих сонсголын эрхтний хөгжлийг сайжруулах, за бусад болон булчингийн өвчнүүд тухайлбал булчин мэдрэлийн өвчнүүд тухайлбал амиотрофик латерал склероз, за инфаркт, булчингийн дистрофи үед бол эмчилгээр судалгаанууд бол хийгдэж байна. За нойр улчирхаадаар бол диабетийг эмчлэхэд олон тооны үүдэл эсийн эмчилгээний судалгаанууд бол зөндөө явагдаж байна. За яг одоо энэ олон хэрэглэх боломжтой судалгаануудаас цорын ганц одоо зөвшөөрөгдсөн үүдэл эсийн эмчилгээ бол ясны чимээний трансплантац буюу цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгах ажил байгаа. Тэгэхээр үүдэл эсийн эмчилгээний хувьд бол эрсдэлтэй тал бол бий. Тэгэхээр энэ тохиолдлын хувьд бол өвчтөн бол гоо сайхны зорилгоор урьдчиланаас сэргийлж эзэн химийн үүдэл эсийг зохиндоо тариулаад тэгээ энэ дээр давхар кальцийн гидроксилфат гэдэг ийм бэлтгэл хэрэгэлсэн. Гэтэл 3 сарын дараа бол адипоцитсээс ялгсан үүдэл эс нь ясвалж хувирсан байсан. Тэгэхээр үүдэл эсийн эмчилгээний эрсдэл тал үүгээр зогсохгүй тухайн өвчтөндөө бол хавдар үүсгэх ийм өндөр эрсдэл агуулж идэг. За ингээд анхаарал тавьсан та